Эс аудио үзүүлж байна. Хэрв та бэлэн бол чихвчээ зү. Зохиолыг бичсэн Хард Бэлгүн. Хараал. Зүрх судасны өвчтөө болон жирэмсэн эхчүүд сонсохгүй байвал зохино. Эхний бүлэг. Жандсан хөгшний нууц. Нэгдүгээр хэсэг. Өвлийн нэгэн шөнө билээ. Жандсан гэх нэлээн ядмаг нэгэн ганц бие хөгшин хорвоогийн мөнх бусаар тэнгэрт заларлаа. Аймгийн төвийн зах бараадан хашаач гэжтэй онгорхой цоорхой банзнууд нь унаж алга болсон айл юмсанч. Тэрээр нэг охин нэг хүүтэй боловч зөнд нь орхиод уджээ. Зунлаг хаяа үзэгддэгч ойрын 3 жил огт сураг байгаагүй билээ. Тэдний гажууд галсан гих залуугийнх байдаг ч хөгшнийхөр барагтаа ордоггүй юм. Энэ нь ч бас учиртай. Өвгөн тэнгэрт халсан өглөө их л бүрхэг байсан ба цасан шуурга дэгдэж байв. Өвгөний хүн очдоггүй шахуу тул яндангаас нь утаа гарахгүй байгааг ажигласан галсан тэднийхээр үдийн үед ороод хамаг царайн цагаан болсон амтан санд мэд гэртээ ороод өвгөн өнгөрчгөж яана яадаг хэрэггүй ямар сонин юм бэ гэсээр ээрч мууран эхнэр хаждад өчөв. Хажид гэрээс гарч шууд эмнэлгийн зүг алглаа. Галсан үнэхээр айсан шалтгаан нь өвгөний нүд нээлттэй байх ба. Галсан орж ирэн жандсан ахаа гэж хоолоогоо шахан хэлэхэд анчихсан явдал байсан юмсанч. Төргний машин цагдаа гээд их л хөл болж хүмүүс иржээ. Галсан айхын эрхэнд очсон ч үгүй. Хажид л харин хөгшөнд хаяа цайхоол дөхүүлдэг тул яагаад гинэт өнгөрсөнд гайхсан уу? Үнэхээр харамссан уу? Тэр өдөржин эмнэлгийнхэнтэй байсан юмсанжээ. Орой болж өвгөний цогцыг аваад явлаа. Хажид гэртээ орж ирэн хөөх юм нь хүнд гимгүү хүн байсан да. Гэхдээ ороход амар байсан шүү. Ямар нэг юм руу харсан бололтой нүд нь нээлттэй байсан. Гэхэд галсан юу гинэ? Нүд нь нээлттэй гинэ. Бурхан минь. Гүч ингэхэд сайн харж чадсан уу? Тийм ээ. Хөөх юм нь уржиг дээр их л доосуултаа байсан юм. Бэж гэж би. Харин нэг муур байдаг. Тэр нь байхгүй байх юм. Хөгшнөөс холдох муур биш дээ. Хэдэн жил хань болов доо гэлээ. Галсан тэр хөөтөнгөрт яаж тогтох вэ? Айгуу бол манайхаар ирэхгүй хөөдөг юм шүү гэд уурлав. Галсан огийн мууранд тийм их сүжигтэй биш бөгөөд өнөөх мууг нь байн хашаанаасаа хөөжгдөг юмсан ч. Ингээд ажил явдал өрнөж аймгийн хідэн хөгшөд цугларч жандсанган хүндэтгэлтэй хөдөөлүүллээ. Харин хүүнгийнх нэг залуу ирсэн ч охин нь ажил явдалд нь ирсэнгүй. Хүүн ажил явдал өнгөрөв үгүй юу буцаад явчихсан нь зарим хүмүүс нэг их таалагдаагүй лээ. Галсан ажил явдал дууссаны дараа эхнэртэй хандан хана энэ хүүн гэж дуу цөөдөө сонин хүн шүү. Ажил явдлын дараа хашаа хороог нь янзлаад чи явдаа нэгэнд би энд ирэхгүйгээс хойш гэж хэлсэн. Нэрээ додомдод авчихдаг юм билүү. За галсан минь. Эзнээ өнгөрөөд удаагүй байхад юун сони юм ирдэг юм. Хүүн зон яваад ирэх бах уу? Тэглээч нэг охинтой тэр охины нэг сүрхий дээ. Яагаад ирээгүй л харин сонин байна. Гээд энэ яриа дахиж зохигдсангүй. Энэ явдлаас хойш 49 хоног хураалсан өдөр юмсан ч. Жандсан талигчийн найз хөгшчүүл цугларан хойдохын ёсыг гүйцэлдүүлэх үед
Харин хачин сонин зүйл болжээ. Өдрөөр нэгэн муур өөднөөс оцон суугаад хүмүүсийг хараад байсан юмсан ч. Тэгтээ тэр муурны өнгийг хэлэхэд их төвөгтэй байж, зарим нь цагаан, зарим нь хар, зарим нь цэнхэр гэх ч бий. Нэгэн хөгшин муур руу хараад "Хөөрхий минь, хаагур яваад ирж байгаа юм бол доо. Эзнээ өөд болоход зурггүй байж хад" гээд их л өхөөрдөн хооллож гин. Хажид ч муурыг сайн мэдэгч яг тэр өвгөний муур гэхэд эргэлзэж байлаа. Удаан алга болсон муур гэхэд ингэж хөөрөх гэж хэмээн боджээ. Яг тэр шөнө хажид гертэн оржирэн буйны юмнасаа арц хүж алсан зул өргөд майн уншаад нөхрийнхөө хажуугаар хэвтжээ. Тэр хоёр нэг охинтой ч ер нь л эмээ өвөөдөрөн байдаг тул залуу госоод хоёулан байдаг гэхэд болно. Тэгтэл шүн дунд хачин чимээ гарав. Хүүхэд уйлах шиг санагджээ. Галсан өндийн цочж сэрээд "Ажта охиноо аваад ирээ юу та?" "Үгүй дээ. Харин юу хүүхэд үлээ?" "Алуу. Жаахэд сонсдоо яа гарахгүй." Галсан гадагшаа гараад юу ч харж чадсангүй. Хажид их л гайхан сонсож байснаа "Энэ хүүхэд арай биш баха. Муур юм биш үү?" "Юу муур байдаг үлээ? Манай энд муур байхгүй штэ. Өнөө талигчийн мар харагдах шиг болсон. Өдөр тэгтээ тэр яг мөн гэж би таньж чадаагүй." "Юу? Гайхалж нь хаагур яваад ирдэг үлээ. За. Маргааш музайлгийг хөөнө." ингээд хэвтэв. Энэ чимээ хэсгэл залуу хосыг төгшөөгээд чимээг болов. Өглөө нь хажид эрдсэрэн галаан дүлхэхээр зуухныхан урд суугаад тоон руугаан харавал хав харанхтай хачин гимээр нүдтэй муур өөрлөн цоо ширтэн харж байхан тэр. Хажид хойшныг зожсноо хүй хай гүш гэд босвол өнөөх мөр яг л хүн шиг инээг шиг болоод алга болчихов. Галсан мууранд дургүй тул айгүй бол амтан алжгаж мэднэ гэд энэ тухай хажид нууцалжээ. Харин яг л инээг шиг болсон тоо. Гэхдээ тэр өнөөх муур биш байсан. Тэр нүд нь ямар аймар юм бэ гэж бодсоор өнгөрөөсөн юмсан ч. Тэр өдрөөс хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Өнөө муурж үзэгдсэнгүй. Хажид ч муурыг мартаж эхэлж байв. Өрн цаг наашилж угааг ээлдэхэн цаасч хайлах аястай болжээ. Нэгэн өглөө хажид зуухныхан үнсийг асгахаар гарав. Тэгтэл жансан өвгний гашааны буланд нэгэн дээлтэй хүн цааш харан сууган харагдлаа. Гэхдээ хажид их л ажиглаж байснаа чимээ гарган хань айлгав. Гэхдээ тэгсэн чи өнөө хүн эргэж харсангүй. Хажид хин юм бол тоо. Энэ эцгүй хашаанд ирэх хүн байхгүй те. Гэж дотроо бодон пошигтой үнсэн дээрээсэн үнсийн асгаад эргэн гарвал өнөө хүн алга болчихсон байв. Хажид гайхан лавлан гарсан ч ер хүн байсангүй. Сони юм та. Хонгорхой хашаан тарай орж ирээд хүндэрчгэд явчихдаг юм бах та. Хөөрхий дөө хөгшин өнгөрснөөс хойш хин дуртай нь орж гардаг болж тээ. Хитэн фанцыг нь хүмүүс ирж авч түлээд дууслаа та. Гой хүн гэж муухай амт юм та. Гэж амандан өөртөө хэлээд гэрд оров. Галсан орноос өндийн босоод "Хана моохно санаад байх юм. Аав ээжийнх рүү би нэг ухас хийдэ. Минийхэн сайхан хоол хийж гэрээ." Харин тиймээ санжил байна. Хөөрхий дүүгэж нөхөн зуурдаар өнгөрснөөс хойш аав ээж хоёрт хэцүү байгаа шүү дээ. Охин тийм талцахгүй. Чи өөрөө л мэд. Тэрч тийм шүү. Мо дүү минь сайн л байгаа да. За ямар ч үлсэн аав ээж дээр очиж чод ирээ. Галсан босон дээлэн өмсөв. Үнэхээр намрын нэгэн өдөр галсангийн дүүгийн охин машинд мөргүүлэн өөд болчихсон юмсан ч. Тэрээр эмээ өвөөдөрөө байнга байдаг амин ач нь байжээ.
Галсангийн аав ээж ганц охиныг л гарч додор сэтгэлэн цадгадаг нь ийм болиго. Галсан явснаас цаг орчмын дараа гэрийнх нь гадаа муур дуурах шиг чимээ гарахад хоол бэлтгэж суусан хажид давхин цочоод юу муур байдаг үлээ. Гэхдээ дахин сонсоод яахарахгүй шүү. Ингээд гэрээс гарan тойрон хараад өнөх мөрийг олж харсангүй. Дэднийхээ дутуу барьсан байшинтай додорхон хийгээгүй засар үлчгсэн юмсан ч. Цон хаалга онгорхой дээврийн арай хийж босгоод авсан байшин байлээ. Хажид байшин руу харан ийшэл орчихлоо доо. За. Энэ амтантай хөөцөлдөөд чи яах вүлээ? Охин минь ирэхт өгөж байгаа биз? Гээд гэртэн орон хоол ундан хийж эхлэв. Хоол болох үед галсан охинтойгоо орж ирэв. Охиныг марал гих бөгөөд энжил 7 настай. Хажид охин нь тэврэн үнсээд "Миний өр ээжигээ санав уу? Таарсан уу? Аливаа ээж нь охиноо дулаацуулъя" гэж эргэлүүлэн охиноо өхөөрдөн гэрдүүрэн аз жаргал домбон. Галсан тоомжиргүйхэн "Хана сая чи талигчийн хашаанд орсон уу?" "Юу? Үгүй яасан?" Гарын хойноос нааш алхаж байхад нэг хүн сүйдэгнээд байх шиг би ирээд хашааг нь тойрлоо хин чалга. Хажид цочисхийн. "Тийм үү? Өглөө нэг хүн цаашаараа сууж байсан. Нэг харахад алга болчих шиг болно лээ." "Моточинууд санаа зовдөггүй бахта. Гээгэн цагаан өдрөөр хашааны банзыг нь хуулаад байгаа юм байна л да. Дараа бол үзүүлээд өгнө." "За чи болж үз. Хүн амьтантай муудад хэрэггүй. Нодлон цуны хэрэг чинь багдаагүй л байх шүү галсан минь." Галсан хажлын ууртаа маягтай хэлсэн үгэнд номхорч дахин дугарсангүй. Галсан хаяа нэг саргад хүрдэхээр үеийн залуустаа нодрог зөрүүлжигдэг удаатай. Өнгөрсөн 100 зодооны хэрэгээр цагдаагаар жаал гүйсэн тул хаширсан гэхэд болно. Хаширсан ч гэж ер нь бол эхнэр нь л хаширсан гэхэд болох юм. Гурвал хоолон идэж дуусав. Охин инээмсэглэн "Ээж, би инхүүлээтэй тоглож болох уу?" "Инхүүлээ нь байгаа юм болоо да. Байхгүй бол хурдан гэртээ ороод ирээрэй" гэлээ. Марла хажууайлын охиныг орохоргүй юу. Галсангийн баруун талд тэднээс насаар ахмад довчингих гэж айлвэ. Тэднийх 3 хүүхэдтэй. Хамгийн бага нь энхүүлээ гэх охин билээ. Зүүн талд нь талигчих ба цаана нь айл байхгүй юмсан ч. Галсан охиныхон ардаас гарч харж байснаа орж ирэн "Охин минь хөгшин хүмүүстэй байсаар үе тэнгийн найзаа их санаж дээ. Инхүүлээ нь байна. Хоёулаа хөдөлцөөд байшинтай орчихлоо." "Довчин ахих байшингаа ямар хурдан байрлаа та. Манай байшин хизээ дуусах юм бол тоо. $1 гаргээс байшингаа босгочихноо санаа зовлтгүй. Би 400 ямар завгүй байлаа да." "Завгүй гिचгчээ. Мөнгөийг үлчтэй. Довчин ахих байшингаа ямар хурдан байрлаа та." Хаждыг уурлаг аястай байгаад гоморхон орон дээр хан руу хараад гэвтчихв. Тэрээр бодлогошрон "Харин энэ довчин хашааг нь тоноод байгаа юм биш үү? Гэхдээ яхахгүй хүн байсан гарцаагүй. Довчин ах мөн байлаа гэхэд миний нүднээс далд өнгөрнө гэж байхгүй. Сонирхол юм да." Хэмээн бодоод унтаад өглөө. Зохиолыг бичсэн Хард Бэлгүн. Хараал. Зүрх судасны өвчтөө болон жирэмсэн эхчүүд сонсохгүй байвал зохино. Эхний бүлэг. Жандсан хөгшний нууц. 2 дугаар хэсэг. Хэсэг хугацааны дараа марал орж ирэн Ээж, хоол байгаа юу?" "Яасан миний охин, өлсөө юу? Надад жаахан савнд хийгээд өгөөч тэхүү." "Яах гэж байгаа вэ?" Охин дуугарсангүй. Ээж рүүгэн харан зогссов. Хажид инээмсэглэн жижигхэн савнд хийгээд охиндоо өгөөд
Их ноцтой хүн байх нэ. За яг уу ээж нь асуухгүй. Харин 30 минутын дараа орж ирнэ шүү. Марил баярлан гараад явлаа. Хажид ч нэг ихэн бодсонгүй. Ингээд охин гарснаас хойш 30 минут өнгөрч бүрий болох дөгсөн тул хажид гарч охиноо оруулж ирэхээр довчингийнх руу оров. Довчингинд охин нь байсангүй. Харин энхүлэ байлаа. Тэрээр манай охин орж ирээгүй юу? Довчингийн эхнэр Нансалма тавхтаа идэ барин орж ирсэн. 40 гаруй минутын өмнө харин гэд гарсан ороогүй юм уу? Орж ирсэн. 30 минутын өмнө орж ирээд гарсан юм. Хаачдаг хөөхт вэ? Оо яана. Би цуг гарах уу? Эмээ өвөг их рүүгээ гүйчгээгүй байгаа та. Нохоо гахаан дуруулчихвал яадаг вүлээ. Зүгээрээ би галсан гэсрээгээ там тавьчих юм. Хажид гэрийн зүг дөргөн алхав. Яг алхаж байтал Марл ардах дуусаагүй байшингаас гарч байгаа харагдав. Хажид гүйн ирвэл жижиг сав барьжсан энэмсэглэн зогсож байв. Хажид тэрээр зэмлэнгүй. Чи чинь хайж чахдаг хүүхэд вэ? Энэ харанхуй байшинд юу хийж байгаа юм? Марл дуугарсангүй. Хажид уурлан зүрх хамаархах төглөө. Хүн айлгачих юм. Алив юу хийсэн хэлчихье. Хоол аваад гарсан гэртээ ороод идэж болдгүй юм уу? Ингээд богс хөвд нь алгадав. Марл ойлон би моорон дүгс юм а. Тэр танд битгий хэлээр гисэн юм. Хаждын царай хувьсгийн хин юу гэсэн гинэ? Муура? Юу муур? Тэнд байгаа муур өвдөжсөн гэсэн. Юу яриад байгаа юм? Чи мууртай ирсэн болж таарч байна уу? Тийм ээ. Тэр үнэхээр ярддаг муур. Хажид охин нь тэрэн халууныг нь үзээд гэртэн оров. Галсан босоод суужчихсан байх ба хажид руу харин чи одоо хүүхэд загнаад яах гэж үйлэлээд байгаа юм те. Гэхдээ сая довчин ахын дочоод авах гэдэл энийг юм ард байшингаас гарч ирж байгаа юм. Мууранд бас хоол өгсөн гинэ. Гэхдээ тэгээд мууранд хоол өгсөн л байгаа биз. Чи юу? Муура? Муу золгийг хөөж хийлдөө. Марл аавынхан урд очин аава та битгий хөөлдөө. Өвчтөө байгаа аава гуй гэвэл галсан охиныхон үгнээс гардаггүй тул охинон аргад нь тээвэрв. Шөнөвөлж хажид галсан хоёр охиноо дундаан хийгээд унтацгаав. Галсан маш сонин зөөдлөв. Галсангийн зүүдэнд жанцсан хөгшин амьд байх ба харийнханд байшинд хэвдэж байх бөгөөд хэдэн муур тойруулчихсан голд нь байгаа харагдав. Галсан лавшруулан харвал тэрээр түүн рүү маш аимшигтэйгээр хараад чи мэдэн дээ. Танайхан сайн мэдэж байгаа. Тийм биз дээ. Би үхээгүй. Гэж чихэнд нь дуултахаар хэллээ. Галсан цочин сэрээд нүдэн нээвэл нэгэн муур тооноор шагаж байгаад бултгасгээд алга болчих шиг санагдав. Галсан босч хүйтэн уснаас нь шанагадан балгаад арайчтэй ийм зүүдлэх гэж бас байхаа. Гүнээр энэ дотор золигийн муурнууд үргэлжлэж байгаа юм биш үү та. Галсан зүүн хоморт байх буурууга нэг харалснаа маргааш орж хөөхөр шийдэн эргээд хэвтэв. Тэрээр зүүдэнд нь жанцсан хөгшин жохом юу мэднэ гэсэн учрыг л ойлгож чадсангүй. Удтал бодоод аавас нэрээ асууя нэг л хачин зөөд байна гэд унтаад өгөв. Өглөө болжээ. Энэ өглөө яагаад чим галсан төрүүлж сарав. Гэр дээгүр юм гүөх шиг санагдах тул тэрээр энэ удаа уурсан дээлийн нөмгөн нөмрөөд буугаан аваад гарав. Ерөн л мууранд дургүй хүн тул буунтуу сонсгож айлгаад хөөжих гэж санджээ. Галсан гараад байшин дурвал юу ч байсангүй. Тэрээр эргэн тойронг нэгжээд гарах үед нь чихэнд нь чи чаддаг юм бол шөндөлөөр орж ирж болно шүү. Гэхэн тод сонсогдов. Галсан чихэндээ итгэж ядан ээш тийш гарах боловч юу ч үзэгдсэнгүй. Бурхан минь, гүн ч одоо юу гэдэг вэ? Энэ дуу хоолойг би хаан сонслоо.
Гэг зэргийн бодож зогссноо царийн хөврөн гараад гертэн орж ирэв. Энэ үед хажид боссон байх ба чи чинь бууг аваад хар өглөө босч нүгэл хийх чинь дутаа юу? Муур чинь тэглээж алж тоглодог амтан биш. Юу гэж дээ. Гүнээр муур гүйлдээд байх шиг санагдаад толгой дээгүүр нь буудаж гэрээсээ олдуулах л гэж бодлоо. Галсан бодолд автсан байхыг хажид мэдэн тэгэд юу болов? Муур байх юм уу? Цолдон моорнод хашаа дамжин явахыг аль дэргэх вэ дээ? Харин чи амтан хороож нүгэл өлдөв дээ. Зарей зосчин цонхиход яач хав вэ? Зүгээр үү? Зүгээр эхөө. Өнөө би аавын руу очиж хідэн хашааны банзыг нь хадаж өгөхөөс салхинд унчихсан харагдан лээ. Тэгвэл хуруулаа явъя. Би төвөр явах ажилтай. Ингээд охин сэрж горвуул цай ундан ууцгаагаад хойшоо галсангийн аав зэсэм гонх руу явцгаав. Галсан явах замдан өжигдрийн зүүд мөн өглөөний жигэнд нь тод сонсогдсон тэр үгс тодоос тод бодогдсоор. Зэсэм гой долгор хоёр хүүхдүүдийн тосч уулзаад гэртэн өрн оруулав. Галсан нэг л цог сүлдгүй байгааг зэсэм гярхан ажиглжээ. Тэгэд галсантаа гадаагаар нь нурсан хашаанд очоод "За жийч нэ сүрсэлдгүй юм шиг яагаад нурм ажихав?" Харин тэмээ аав минь. Би их муу ёрын зүүдлээ. Мөн жанцсан хөгшин амьд гэж зүүдгээд нэгнэгэнгүй яриав. Зэсэм үгэн сонсож байгаад бодлогошрон хэсэг чимээг зогсов. Тэрээр удтал зогссны эцэст саяныг ам нэн чиний хэлдэг хэрэг үнэн болыг гай болж мэдэн. Чи над хашаахан орхиод хөдөөнө. Эсвэл энэ дээрээ зуучих. Тэнд чинь өнгөрдөг хөгшнөхөөс өөр аль бараг байгаагүй юм. Энд тэнд юу ч нуучихсан билээ бүүмэд. Манай нутгийнхан ч тэр хөгшнийг бүтэн дүүхийг мэдэх хүн бараг гүйгүй. Гү яг насыг нь мэдэх хүн ч байхгүй. Гүм аав минь л хөгшөнтэй овоо найз нөхөд явсан гэлцдэг юм. Гэхдээ аль дээр үеийн л яриа би сайн мэдэхгүй. Харин гэснэн чи бошуухан нууг алсан минь. Ягаад ч юм өвгөн зэсэмд хүүдэн хэлж болохгүй зүйл байх шиг санагдав. Үгэн их товчхон мөн байшин нь баригдаж дуусах гэж төгнөж байгаа хүүдэн ийм үг шууд хэлэх нь галсанд тунж хачин санагдав. Орой болж гэрийнхэн явах гэтэл зэсэм галсангийнхныг өнөөдөртөө манад хоноод явцгаахгүй юу гэд үлдэхэр боллоо. Оройч болж галсангийнхан зэсэм өвгөнийг хонохоор болцгоов. Эхнэр хажид гэртэн харахыг илүүд үдсэн ч галсан хоноод явъя да гурвал гээд тайвнаар хэлсэн юмсан ч. Харин зэсэм бодолд автан тамхи татаж суухаас өөр юм ярихгүй байлаа. Долгор хөгшин хүүхдүүдтэй ор засч өгөөд унтуулав. Тэднийг авсаархан жижигхэн хоёр өрөө дүнзэн байшинтай бөгөөд зэсэм өнөөх галдгооны өрөөнд тамхи нэрсээр долгор өвгөний хажуу үзсэн. Чи минь яагаад л бодол болон суугаав дээ. Хүүхдүүд дундчихвоо. Тийм ээ унтцгаалаа. Маргааш сайхан банштай цай чаны байц. За сайхан. Гөгшөн нэрэ талигч Жанцангийн эхнэр гэж ямар хүн байлаа гэж санаж байна уу? Үгүй. Цаа байц. Их л өндөр туранхай гуайлаг цагаан царайтай өсгөө байсан байх. Гэж чинь юу асууж байгаа хүн бэ? Юу болов? Долгор маш их гайхсан нүдээр харав. Зэсэм сэтгэл тавгүй юм уу? Эсвэл бодолд автсан үедээ тамхи нэрээ цууж өгдгийг л долгор мэдэх үлээ. Зэсэм долгор руу харан мэгэл ганган хүн байсан санагдах юм. Жанцан хөгшнийг яагаад хаяад явчихсан бол доо. Гэхдээ жухам хаашаа явсан бол. Цог гим. Гүбар отоо байтлаа ирэмийн явдлыг шүүх нөө. Тэгээд ч одоо гэнэ дим юм ярих чинь юу юм? Эртхэн унтаж ямар. Гинтэл хаяад явчихсан юм гэлсэн
Талигч харин ч хүүхдүүдэн ганцаараа эрийн сайндаа өсгөж хүн болгосон юм шүү. Унт зэсэн минь. Долгор унтахаар нөгөө өрөөлөө явав. Зэсэм додрон өөртөөгөн ярилцсан. Тийм ээ. Гэнэт нэг өдөр хаяада таг чиг алга уулжчихсан гэдэг шүү дээ. Гэвэцта. Тэгээд дараа нь яалаа. Нэрээ тийм штэ. Бороотой өдөр нэг их үер болоод би тэдний доожсон шүү дээ. Гэснэн бодлого шрава. Жансан хөгшин өнгөрөхөөс өмнөх үе 27 жилийн өмнө. Зэсмийн аавын бие нэлээд барагтаа жилээр гисэн байсан үе билээ. Зэсэн мотоциклд аймгийн төв орж яваад Жансан хөгшнийг усанд автсан байхыг хараад туслахаар иржээ. Тухайн үед дэрэгд нь ганц жайлгүй эл хул аймгийн төвийн урд ганц гэр сэмэрхий хашаа тойруулан амьдардаг байсан юмсан ч. Жансан Зэсмийн аавтай ганц хоёр тагшин хурдчдаг байсан ба хаяач мөн гэрээр нь үзэгддэг байсан болохоор Зэсэм их л додончилдог байжээ. Жансангийн насыг мэдэх хүн байхгүй ч Зэсэм дотрон өөрөөс нь ахтан өсрээд л 10-аас 12 байх болов уу гэж тухайн үед боддог байсан ч. Тэрээр гэрийнх нь хажууд ирэн зогсвол Жансан гарч ирв. Сайн байна уу? Ах гэрд нь урслаа шүү дээ. Додрох юмнуудаа зөөж гаргахгүй болж. Сайн. Харин тийм ээ. Хүүхдүүд орон дээр нь гарчихсан л хөөж байна да. Танаа хүн хайж авъя. Гэрээсээ гардггүй хүн дээ. Таныг энэ гавийнхан залуухан ихнэрээ гаргадаггүй гэлцэх юм. Гүаха та нэрээ залуухан ихнэртэй юм уу? За чи битгий дамжиглаад бай. Аавын чинь би яаж вэ нөхөө? Хэд хоногоос очие доо. Зэсэм тоглоом хийсэн биш Жансан уурлуулад авснан ойлгон өршөө ах минь миний энэ намыг мэдэхгүй биш. За хоёул ажилд орох уу та? Гэт гэрээс эд хогшил гэх хэдэн авдар ор тогоо шанаг гэд дөмгөн юмнууд зөөжээ. Харин Жансан нэг л зүйл хайгаад байгаа болол та. Гүбөр усанд бараг шомбож орох нь холгүй улангасан байх нь Зэсэмд сонин харагдаад байж. Тэрээр Жансан дойртон та чинь юу хайгаад байгаа юм бэ? Ус тадрахаар л харахгүй юу да. Тийм чухал юм уу? Жансан Зэсмийг цоолгошхан хараад миний юу гайх чамд ямар хамаатай юм? Гүчээ ингэхэд юу хийж вэ гэж бодов. Гэт их л муухай харсанд Зэсмийн зүрх зогсчих шахсан билээ. Тэрээр сандарч хойш ухрахтан өндөр газар тавьсан эхнэрийнх нь эд хогшлыг санамсаргүй асгачихсан ба хараад нүдэндээ ч итгээгүй билээ. Жижигхэн савнаас алд мөнгөн чамин аймаг бөгж гялтан харагдах нь тэр. Жансан угас хийн Зэсмийн хажууд ирээд зайл гэж хөөгд учиргүй төөж эхэлсэн билээ. Зэсэм Жансангийн тэр айхтар нүднээс ёстой их айлсан ба шууд л гэртээ давхиж ирээд ээжтэн ярих гэсний хэлээгүй юмсан ч. Харин энэ өдрөөс 4 хоногийн дараа Жансан ирсэн ба их л сайхан ааштай хүн иржээ. Зэсмийг харин инээмсэглэн дээр яагаад үг даахгүй яваад өгөвдөө. Хэдэн дөөр амил гуйл гарч хаад алт гэж бодсон юм биш үсттэй. Үгүй юу алт вүлээ? Бишээ гуйл. Чийл мэдэхгүй байв гэжтэй. Ингээд Жансан инээмсэглэн аавынх руу н оржээ. Зэсмийн хөдөө байдаг ч аавынх нь бие мууд тул ийн ирсэн байгаа нь энэ. Жансан нэг их хөдөлгөө гэрээс гарч ирэн Зэсэм аав чин дуудаж байна. За ах нь явлаа. Зойлогч нь алдгийн шүү. Ингээд Жансан их л ёжтой нэгэд явв. Зэсмийг гэрт орвол аав нь учиргүй сандран Зэсмийг дуудлаа. Тэрээр хажууд нь очвол чанга хэлэх гэж оролдсон. Чи юу авчихсан хүн бэ? Жанцангийн юмыг авч болохгүй тэрг бол аимшигт. Ингээд амьсгал хураасан билээ. Зэсэм Жанцан аавыг минь хорлсон гэж цагдаа сэргийлэх болоод ёстой л хадам өргөсөн юм.
Энэ хэрэг явдлаас хойш яг 10 жилийн дараа Зэсмийн ээж тэнгэр заларсан ба. Тэрээр мөн нас эзлэхийн өмнө Жансантай уулзсан байдаг юм. Гүчохомдан ямар хэрэгээр уулзсан нь сонин. Мөн Зэсмийг дуудсаар юм хэлэх гэж чадалгүй хүлээж дийлэлгүй өнгөрсөн юмсанж. Түүний дараа 10 жилийн дараа ганц анхан хүнд худгалуулж хорвоог өргөснөр Зэсм ёстол ганцаардлын манд үлджээ. Түүний ганц хүү галсан учир битүүлэг ийм зүйл ярьсанд өвгөн маш их эмзэглэж байгаа нь энэ юм. Зэсм өшөө зүйл санахыг хичээвч шөнө болсон болохоор ундахаар шийдэн өгширчтэй санах гэд хичээгээд орж ирэхгүй юм да. Дараа нь юу болоо эз санах хэрэгтэй. Зохиолыг бичсэн Хард Бэлгүн. Хараал. Зүрх судасны өвчтөө болон жирэмсэн эхчүүд сонсохгүй байвал зохино. Эхний бүлэг. Жандсан хөгшний нууц. Дараа нь юу болоо эз санах хэрэгтэй. Ингэж өөртөө шивнээд бие засахаар гадаа гарав. 3 дугаар хэсэг. Өвгөн сурсан ёсоор тамхин дахин асаан чөдөнд зорволаа. Яг өмнө Жандсан хөгшний нэмсэглэл доторн чи намайг мартаагүй юм байна гэж маш тод чихэнд нь хэлхэн тэр. Өвгөний өнөөх гүн бодол айдас болон солигдож бурхан минь би юу үзчихвэ гэж зүрхэн зогсох шахан гэрийн зүгүүхэрэн алхав. Тэр үед яг ардна дахиж уулзнаа. Зэсэм гэж уртаар дуудхан сонсогдов. Зэсэм гертэн орон салган нь чичрээд гэрийн нэгэн харвал бүгд унтаж байв. Тэрээр саяныг тайвширч гартаа барьсан тамхин асаан чичирхийлэн уушиглав. Хөвцөгт юу сонсох минь энэ вэ? Хэтэрхий ихэн бодоод өөрөн ороогдож байгаа юм баг та. Гоодчул ярддагсан бодол амилдаг гэж тэр нь юм байх та. Ингэсэн чи юм бодол хийлэв. Тэгтэл хажууд нь ожихон марл ирэн зогсов. Өвгөн инээмсэглэн миний өвгөн ундахгүй яагав юм. Шөндөлөр өвөн сэрэж хүүдээ. Ам цангаад өвөө таасыг хайдсан юм бэ? Таны дараа нэг өвөө орж ирчгээд гарсан. Би царайг нь харах гэж чадаагүй. Өвгөн төгсөн сандарч хоолон чичирхийлэн юу гинэ? Хүн орж ирэхээ? За миний өвгөн буруу гараа байлгүй дээ. Үгүй нэр нэг юм аваад гарсан. Гартаа нэг юм барьсан байсан юм. Миний өвгөн өвөөдөг ойл андуурав биз. Ойлов. Ингээд хүйтэн цай хийж өгөөд одоо унд та өвөө өн чамарлаа. Ингэлэм. Марл ундахаар аав ээжийнхэн дунд орон хэвтэв. Галсан хэдийн сэрсэн ч нойрон харамлан буцаад унтаад өглөө. Зэсэм саяны ярианаас нэг л дотор нь ервөлсийн муу совин тадах нь өөрт нь мэдрэгдэв. Юу гинөө? Өвөө гинэ? Гот эндээс юугаан авах үлээд. Ингээсээр өөрийн суусан сандал болоод ширээний нүдийг онгойлгон нэгжээд халаг минь аав минь хөөрөг алга байх чинь. Гү яахарахгүй би энэ муу бор шүүгэн дэлхийд гимсэн. Гү арай. Ингээснэ давхын цочин цонхоор харвал бүгдээсэн өвгөн зогсож байх ба. Гү яахарахгүй жандсан өвгөн мөнөөс мөн харагдав. Зэсэм бүү зэгтмнийч ингэж нүдэн анин сандал дээр нүдэн харанхуйлан ааж явахын сов. Зүрхэн зогсох шахсан хөөгшин нүдэн нээвэл хинч байсангүй. Яг энэ үед долгор сэрсэн бөгөөд өвгөн дээр эрен ойрмоглонгуй. Чийч н
Онцохгүй юу хийгээд байдаг үгүмтэй. Гэрлийн унтраа. Оройноос хойш сонь юм яриад л байх юм. Гадаа бас хинтэйгээ яриад байв. Өвгөн юу ч хэллэггүй орлогон алгасаар хэвтээд өгөв. Өглөө болж гэрийнхэн боссов. Тэгтэл гаднаас долгоор эхэд дуу өндөртөө өнгөөр "Дэсэн минь, чи чинь орж гардаг өвчтөй болчихоогүй. Аавынхаа хөөргийг гадаа хаалганы дор тавьчихсан байх юм. Хүн хар болоод авчихвал яана?" "Үгүй сони юм та. Би яриач гадаа тэр тусмаа хаалганыхаа тэнд юу гэж тавих вүтэ?" Марал охин цаваа дуугаараа "Өвөө, би танд хэлээгүй юу? Тийм л байгаа зү. Шүн хүн орж ирсэн гэд байхад итгэхгүй байсан." Долгор өвгөн рүү гайхсан нүдээр харвал тэрээр ханаа илгэн санала. Би л мөнгөнд яваад тэнд ээж гэж л дээ. За. Цайгаа ууцгаа юу хтүүд минь. Ингээд чимээг үлсэв. Галсан гар нүрэн угаан цайгаан уугаад "Хэдүүлээ харъя да. Өгшөн, тийм ээ?" Гэхэд өвгөн амнэн "Өхнөө үлдээгээд яваа. Бид хоёрт хантай хөөрхөн байдаг юм. Аав нь хүүхдүүдийн дуунд л тайтгарч байна шүү дээ." "Миний охин яах юм? Үлдэх юм уу?" Марал бодол хийлснэн "Ээжээ, та миний мууранд хоол өгөөрэй. Өчигдөржингөө санаа зовлоо. Намайг хүлээж байгаа хаа. Би маргааш өвөөдөө очноо." Өвгөн инээмсэглэн "Юу муур байдаг вүлээ? Гэ танах чинь мууртай болоо юу?" Гэхэд хажид дөөгүй сууж байснаа галсан руу нэг хараад "Харин хитэн муур хэлхэлдээд хаяа харагддаг болсон. Миний бодлоор талигчийн л муур болов уу гэж бодох юм." "Юу тэр муур одоо хүртэл танахаас салгахгүй байгаа хэрэггүй." "Мэдхгүй. Хаяа тагжиг. Тэг хаяа гинтл нэг харагдах шиг болдго юм. Би ч цөөхөн харсан." Өвгөн нэг л тавгүйтэд явчихав. Галсан хошуу нэмэн "Гэрээсээ бараг гардгүй сонин муур байсан да. Нохоод өрөлжихгүй яваад байгаа нь сони юм. Манай хажуудалын дооёо ахын нохоо уул найхтар да. Нэг өдөр бариулна мэз. За явцгаая. Замаар эмнэлэг оръё. Эмч Дэнсмаа ярих юм байна гэж байсан." гэлээ. Галсан яарав гарсан болохоор зэсэм юу ч хэлж эс чадав. Хажид гарын өвгөнд нэг зүйл хэлэх гээд болоод байгаа бололтой өвгэн зөөж салж ядан гэрээс гарав. Галсан аавынхан ундаг манайхны аавын цээж гэж нэрлэдэг машиныг унан хөдлөлөө. Хажид дэлгүүрийн гадаа зогссон жаалжууд хүнсээ базаагаад цааш эмнэлэг хөдлөв. Эмнэлэг дэрхэд Дэнсмагийн хижээл насны эмч угтаж яваад өрөөндөн оруулан хосуудыг суулгаад удас цохон аймгийн мөрдөн байцсах тасгийн байцаагч төрмөнхийг дуутав. Галсан өнөөл зуны зодооны хэрэг намжаагүй байх нь хэмээн дотроо бодоод "Гай гэж одоо бас юу болсон бол та?" гэж дотроо хэлэн сов. Дэнсма ихэд шууд л яриандан орон "За, ийм юм боллоо. Талигаач чандсан хөгшний задлангийн хариу нилээд төвхтөө нэгтлэх зүйл олон байсан болохоор удаж гарлаа. Надад ирсэн хариу их гайхмар зүйл ажиглагдаад та хоёрыг дуудсан юм. Нарийн ямиг төрмөх хэлэх баха." "Ингээ уучлаар эмчээ. Тэгэхэр юу гэсэн үг? Бид чинь талигаачийн талаар нэг их сайн мэдэхгүй тэмч дотн биш байсан улс шүү дээ." Тэднийг ин ярилцаж байх хооронд төрмөнх байцаагч ирэв. Тэрээр Дэнсмаг хажидтай цуг гарган галсан руу харан "За. Ер нь багцсан эмч сонссоо биз? Хажиргалтай зүйл ажиглагдлаа. Би цагдаа дээр танахыг дуудах гэснээр цуу дарахаас сэргэлж ингэж уулзж байна. Тэгэхээр энэ бол хүн амны хэрэг гэсэн дүгнэлтэн түрээд байгаа." "Юу гинэ? Бурхан минь. Та нар чинь аль хэдэн сарын өмнө задлан хийсэн биз дээ?" "Тийм ээ. Гэхдээ хажиргалтай олон зүйл байсан болохоор нэгтлэх шаардлага гарсан юм. Хамгийн сум нь хүнийг ихэд хизүүхэн үйлдэл байгаад байгаа юм. Эсвэл маш дуршлагтай итгэл хороосон байж болох юм. Чи тэр өдөр жохом юу гарсан ямар байсан талаар дахиад мэдүүлэг өгчтэй. Энэ маш чухал шүү."
Та надад тодорхой хэлж өгч болох уу? Үгүй би тэр өдрийг яаж мартах вүлээ дээ. Үгүй та мэдүүлгээ дахиад өгнө үү? Галсан нэгнгүй мэдүүлсэн ба яг тухайн үед өгч байсан мэдүүлэгтэн яг зав таарах нь мэдээж. Төрмөнх галсангийн нүүрний хувирлыг ихэд нухацтай ажиглаад ингээд талигч дээр ойрын хугацаанд хідэрсэн байм. Ер нь хинтээ их ойр байдаг байсан. Танах хажуайлын довчингийнх ямархуу байлуу? Талиг гажинхаар орж гардаг байсан уу? Үгүй доо яах нэг их орж харагдахгүй. Нансалмаа ихчэд 100 сүү тараг оруулж өгч харагддаг байсан. Ойр дотны хэм байх вэ? Нэг тэжээмэл муур л байдаг байсан юм. Өөр хинтэйгээ байх вэ дээ. Муур гинэ. Юу муур вэ? Өөрийнх нь муур оо. Ойрноос манайхаар хай хэргэлдээд байгаа юм бас. За. Да явж болно. Одоогоор таамаг төдий зүйл учраас цуудархаас сэргийлнэ шүү. Би удахгүй очноо. Харин гэр орныг нь хаана хураасан юм бол? Гэ за ахмадын зөвлөлийн дарга Балтан гойл мэдэх бах та. За баярлалаа. Юу ингээд болчихсон уу? Болсон. Та одоо явж болно. За баярлалаа. Галсан эмнэлгээс гарan машинаа асаав. Хажууд нь суунгаан төрмөх байцаагч юу гэж байна? Мэдэхгүй. Явж хүн амныг хэрэгжих шиг. Намаагаас ирдэх нь байх л асуудал. Гэхдээ юу гэж л хажуу айлынхан хөөгчнийг арайчтэй. Тэгээд нэрийг хүн амныг хэрэггэж гарсан юм бах та. Ийм олон сар болж байх тоо. Харин мэдэхгүй юм даа. Гэхдээ магадгүй шүү дээ. Юмыг яаж мэдэх юм? Тэглээж хөгшин тэгж доошоо орчгоогүй л байсан. Жаахан ядруул харагддагаас биш. За ямар ч байсан юу ч сонсоог юм шиг л байгаараа. Урдгэл хөзөө орооно гэдэг шүү. Хоёулаг эртэн хаалган онгойлгоод ороод ёстой мэл гайхав. Орон гэрэн сүйдсэн байх ба хэн нэгэн хүн юм ирж хайлсан бололтой бүх зүйл ундуу сундуу байв. Харин гэрээс юу ч аваагүй нь хачирхалтай. Галсан хажуу айлын рууган явлаа. Дооёогоос элдв чимээ сонссон эсхийг асуухаар явж байгаа нь энэ. Харин хажид гэрээ нэмэхлэн зэгцэлж эхлэв. Яг энэ үед арын байшинд хэн нэгний бүдгхэн ярих чимээ хаждад сонсогдох нь тэрэ. Энэ үед галсан дооёогийн торон үүднээс сандарсан өнгөөр "Дооёоха, шүн манахаар хүн амтан ирээгүй үз." Гэхэд дооёо гайхан хараад "Юу болоо вэ? Алив дээшээ суудөө минь. Байдгаараа сандарчихсан байх чинь. Зүгээрээ яах. Манайхыг юучгүй самарчихсан байх юм. Хүн л орж тээ. Та элдв юм сонсог үз." "Үгүй ээ. Тэгтэн гэгээ тасарч явахад танаа гашааны булан нэг хүн сууж байх шиг харагдаад би урдуур тойрж гараад очиход байхгүй юм. Би удахгүй намайг хараад гой ташаа гарч даваад явчихлаа гэж бодсон. Золигч нь юу авдаг байна? Юм ч аваагүй юм шиг байна. Тэгтээ оржээ." Галсан тэднийгээс гарan гэрийн зүг явав. Урдаас намдан хажид ирэн "Галсан, энэ хойд байшинд хүн байх шиг байна. Бурхан минь би хичнээн хайваа." "Юу гинэ? Мохогийг барьж аваад балбаад өгье л дөө." Галсан түргэн алгасаар задгай байшиндан орвол хинч харагдсангүй. Тэрээр хойд таалгараа гарan ийш тийш харвал юу ч хийс харагдана. Галсан хажид худлаа сонсно гэж байхгүй те. Гэж удснаа нэг л сонин ар нуруугаар нь хүүт таах нь мэдрэгдэв. Гэрийн хоёр гэртэн орон гэрэн янзалсаар нэлээд шин болгож унтахаар хэвдэцгээлээ. Хажид галсанд хандан "Хоёулаа эндээс нүүдгч юм билүү? Нэг л жигтэй сонин зүйл харагдах боллоо." Гэхэд галсан ихэд доромжхон "За юу гэж нүх хүлээд. Арай гэж хашаа тойруулж байшин ганж усгочихлоо. Орон байрны гулгайж нөхөд манай аймагт мэрсэр бий шүү.
Бид хоёрыг алд мөнгөн эдэл байж магадгүй л шалгаж үзсэн юм байгаа биз. За унтцгаая. Галсан өөрөө байдал сонирн байгааг мэдэж угааж нүүх талаар харин бодсон ч үгүй. Зохиолыг бичсэн Хард Бэлгүн. Хараал. Зүрх судасны өвчтөө болон жирэмсэн эхчүүд сонсохгүй байвал зохино. Эхний бүлэг. Жандсан хөгшний нууц. 4-р хэсэг. Шөн дунд боллоо. Жирсгийх чимээгээр галсан сэрв. Яг хой тавдар дээр байдаг эвдэрсэн хуучин радионы дуу гинт гархан тэр. Галсан зочин радио руу гарснаа гэнч юу вэ? Гэснэн бүдэг дууг сонсвол сөөн хоолоогоор Чимээний ямиг би явахгүй шүү. Хайлваа дээр хаан нуусан бэ. гэхэн тэр галсан үнэхээр хайсан ч хаждаг сэрэлсэнгүй. Радио унтрын чимээгүй болоход хойд байшингаас хаалгатай юм шиг чахрах чимээ гарав. Галсан бууга авам нохойнууд одоо байдлаа хүний байшингийн модыг зөөхөн дуудчихлээ. Ингэж өглөн ууранд шатсан хүн гарав. Тэрээр өнөөх радионоос гарсан чимээгч омартав. Гэрээс гарan байшин руугаа дөхвөл задгаа цонхон гэрэлтэй харагдлаа. Бүдэг гэрэл байх ба лаасаасан бололтой. Галсан байшинд орохоор зориг шулуудан "Муусаа юмнууд минь би буудчихна шүү" гэж чангаар хэлээд ороход хүн байгаа шинжгүй хэрн газар галаассан байв. Эргэн тойрноо харахад байшингийн буланд нэгэн зүйл сөмиг шиг боллоо. Галсан дөхвөл өнөөх зүйл галын гэрэл өмнөөс нь дөхөн Чамд би хэлсэн байгаа. Миний эмийг өгөөдөх гэж хэмээн маш аимшигтай хоолоогоор хэлэхэд галсан зогдулсан өнөөх зүйлийг хараад хөшиж орхив. Тэр бол өнөө хэдэн сарын өмнө гэртэн амьсгал хураасан байсан жандсан хөгшин дүрээр юм байв. Галсан ямар ч өгдөөгүй болон буугаан барьсан чигээр нь чичрэн зогсох мөчөд яг ард нь бололтой нэгэн эмэгтэй хоол өчргүй гунигтайгаар хашгирхан тэр. Галсан өвгнөөс хараагаан салгаж чадахгүй хөшчихсэн тул арагшаа гарч чадахгүй байлаа. Гэнэтхэн галсан руу цэв хүйтэн ус хэн нэгэн цацах шиг болов. Галсан чан хашгир надаас хол тэгээд нүдэ нээхэд хажид сандарчихсан гараас надхан "Чи чинь яаж вэ? Солиотой хүн шиг өөртөө яриад байх юм" гэлээ. Галсан саяныг сэхэ авч ажиглавал гэртээ байх ба хажууд нь хажид гайхсан харцаар харж байлаа. Галсан сая хардарч хэмээн бодон тайвшран гүнзгий амьсгал авав. Хажид Хар дараа юу та? Газар унчихсан тийчлээд байсан. Чамаг сэрэх гэж ирж чадахгүй сандарсандаа ус цацчихсан юм. Алив над подволгоос л. Тэгээд тайвшир. Бурхан минь. Би юу зөөдлөх нь вэ? Жандсан хөгшин зөөдөнд би орж ирэх юм. Бүцэгдэж. Хажид галсан тэвэрэн Хөөх юм. Боён нэхэд байгаа юм болов уу? Хоёулаа хүүхэд нохой хооллон боён хийвэл дээр ч юм уу? Би чамд орой хэлээгүй юм. Биднийг орж ирэхэд хаалга цоочтой байсан шүү дээ. Хэрэв хулгайч нэвтэрсэн бол хаалганы түгжээ эвдэрх ёстой биз дээ. Ер хүний гар хүрээгүй юм шиг л байсан. Гэвэл галсан бодол болон суулснаа нэрэн хаалга түгжээтэй өөрсдөө онгойлгож орж ирсэн нь санав. Тэрээр авдралууган эргэн хараад радиогон гөлрөн сов. Хажид галсан тайтгаруулан Зүгээр л зөөж үү дээ минийхэн. Битгий юм бод. Саний юм да. Энэ радио авдар дээр л байдаг шүү дээ. Би унтахынхаа өмнө бүр сайн цаана тавьсан хэн унахчихв.
Джесси орноос унахтаа татчихсан юм байгаа биз. Үгүй би тийм хоол байхад унах ямар ч аргагүй шүү дээ. Хажид нэрэнч сонин юм да гэж додроо бодоод орон янзлан галсан хэвдүүлээд гэрлийн асаалттай жигээр нөрхөн хэвтээд өгөв. Галсан ч саяны зүүднийхээ тухай бодон байц та. Үгүй юун эмэгтэй миний ард хашгирсан юм болоо. Зүүдч гэлээ ямар бодит байва. Борхоо минь би ч сүсэг вишрэл бараг байхгүй хүн. Маргааш тоо яахтаа уулзаж ярилцдаг юм билүү. Хэмээн бодов. Яг тэр мөчөд гэрэлтэй тооноор нэгэн тасхар муур мяу мяу гэж 3 удаа чимээ гарган үгүй яг л хүн шиг галсан руу хараад алга болов. Галсан үг хар муурыг хараад хэдий цочиж авч гэрээсэн гарч зүрхэлсэнгүй хөнжилтөн шурган унтаад өгөв. Маргааш өглөө болж гэрийн 2 сэрээд өчигдрийн болсон явдлын тухай хоорондоо багахан яриа өрнүүлээд их л эвгүйцэд байхан тэр. Галсан болсон хана би доо яахтаа нэг уулздаг хэрэгэ. Доо яахын аав бөөхөн байдаг гэлцдэг юм юмыг яаж мэдэх вэ? Гэхэд хажид ч толгойд өгөв. Галсан гэрээс харан дооёгийн зүг алгахад байшингаас ямар нэгэн далдын хүч түүнийг татах шиг ямар ч салхихгүй батал түүнийг онцлон байшингаас салхи хэлбэг шиг л болов. Галсан байшин рууган гайхасгийн харвал нэгэн сарл өнгөтэй мөр байшингийн цонгон дээр цомцонсон түүн рүү цооширдж байхан тэр. Галсан энэ удаа тэр муурнаас үнэхээр их айжээ. Муур гарахаар л уурлаж хашгирч явдаг галсан өөрөө нь яагаад айгаад байгаагаа ч ухаарсангүй. Хурдан алхалсаар дооёгонд оров. Дооё дөнгөж болсон бол та цай уучлан сууж байх ба галсан руу сүрхий харснаа. За чи чин царайгаан цог ойлгочход хар өглөөгөр яасан сандарсан харцтай явна. Юу болов? Аль унаашаас уу? Цай уу? Сайхан амарсан байх юм. Ёстой сони юм болоод би бүр очир явдлыг واخхгүй л явна. За юу байдаг вүлээ? Таавын хийлгээл. Ийм юм болоо тоо. Ингээд өнөөх зүүдэн бас цагдаад байцаалд өгснө ингээд бүгдийг яриав. Дооё анхааралтай сонсоод хэсэг дөөгүй сууснаа. Дэм байдаг байж. Бэж гадарлсан л та. Харин чамд хэлэх үү байх уу гэж их бодсон юм. Уулын сүсэг бишрэл бүхэнд харагдаж үзэгддэггүй л гэлцдэг юм. Чирийн хэрэг биш санагдсан та. Ёстой ямар учиртайг би мэдэхгүй. Нансалма минийхэн юу гарснаа гэлдэ. Одоо нууж хаагаад яах вэ? Ингээд тамхи гарган асаав. Нансалма ямар нэг юм санах гэж хичээж байгаа бололтой бодлогошрон байснаа. За вайз би яг сайн санахгүй байж магад хизээ вилээд нэг өглөө хөөрхий хөгшин амьд байсан юм. Нэг өглөө би эрт сэрэд гэрээс үнсэн асгах гэж гарсан юмдаг. Танайхан эзгүй байсныг би тод санаж байна. Талигаач танаа байшин руу орж байхыг би яг харсан юм. Юу хийж явсан бол гэд үнсэн асгачхаад танаа байшингаас хардсан салгаагүй. Тэгсэн удалгүй муурaan дагуулсаар гарч ирээд хүнтэй ярьж байгаа юм шигэд яриад байсан. Харин хэдэн өдрийн дараа үүрээр хотоос манаа дүү ирээд манаахыг андуураад танаа хаалгыг онгойлгоод орсон юм байлаа. Тэгэхэд байшингийн чинь орд жандсан өвгөн тасгар мор тэрж гисэн сууж байсан гэдэг. Манай дүүж айл андуурснаа мэдээд эргээд гарсан ч хүүхэд нь хар мор гэж зүүдэлж орилоод нэг хэсэгтэл сандрагсан юм. Тэгээд амнаасан үг унгахгүй гэсэн байрт үгэн хэлэхгүй зогссоо. Галсан лавшруулан тэгээд цаашаа юу болсон юм бэ? Бид айл хөрш улсууд юугаа ноховдээ ихч минь. Дүүн үнэхээр гайхшаан бараад л танаад орж ирж байна шүү дээ. Үнэн дээр тэр муурыг сонин санагддаг байсан юм. Ямар ч байсан бусад муурнаас шал өөр өнгөн ховирч хүмүүст харагдсан тохиолдол ч байдаг. Хөгшин өнгөрсний дараа гинэд алга болчихсон. Харин одоо үзэгдээд байгаа юм та. Саяхан юм та. Үүрээр гидс эвгүүрээд бие засгаар гарсан юм.
Харин тэр үед би золтой лухан алдчихдаг гэсэн. Өвгөн яахын аргагүй мөн харагдсан юм. Танай байшингийн ардаас гараад ирсэн. Би бүр сайн лавшруулж харсан. Тэр үед довчин ах чинь гэрээс гарч ирж таарад хаалга дугуурхад эргээд танай байшингийн араар орчихсон юм. Би буруу харж гэж удаад бас утга учиргүй хий юм ярьж та хоёрыг айлгаж ичээж өгөөгээд хэлээгүй юм. Галсан бодол давтан суусаараа довчин галсан руу харан за дүү минь сайн санааны үзүрд шардус гэдэг юм. Хөгшин бидэнд муу санаагүй л болов. Хэрэв муу сансан бол бид их л гай амсах байх та. Та нар залуу хүмүүс учир явдлыг нь тодруулах нь зөв байх та. Миний аав хөгшин настай хүн болохоор энэ зүйлд арай л барахгүй байх гэж бодох юм. Ах нь юу ч гэсэн нэг хэл үргээд үзье. Жи харин бэлдэг хэмээг нь бичээд ав. Ингээд галсангаар хэрэг болох зүйлсийг бичүүлв. Галсан ч яах учран олохгүй байсан тул дооёод баярлахын ихэр баярлана. Дооёо цайхан уугаад болсон дээл говцсан өмсөд за ах нь аавыг хөдөллөө. Ингээд гэрээс гарч машинд суув. Дооёогийн аавыг аймгийн төвөөс зайдуу нэгэн сумын төвд байдаг үлээ. Галсан ч босч баярлснаа хэлээд гэрийн зүг явв. Гэртэн орж ирэн хажидд бүхнийг хэлв. Хажид Ашиггүй. Заримтан ирвэл хэдий сайн бэ? Сая хүртэл гэрдэг үрнийг муургүйгээд хойд байшин чимээ гарах шиг болсон. Миний айсан гэж яана. За хоёулаа тэгвэл төв дэлгүүр орчим цоглуулах уу та? Галсан ч толгойд өхөн хувцсан солив. Зохиолыг бичсэн хард бэлгүүн. Хараал. Зүрх судасны өвчтөө болон жирэмсэн эхчүүд сонсохгүй байвал зохино. Эхний бүлэг. Жандсан хөгшний нууц. 5 дугаар хэсэг. Хоёул төв дэлгүүр тэрэн дооёогийн бичүүлсэн бүгдийг авав. Гэртэн ирэхэд зэсэм марл хоёр ирчихсэн байв. Зэсэм зөөлөхнөөр да хоёр минь хаашаа яваад ирэв. Галсан холдсонгүй. Одоо өндөр цайран морилох байх. Жаахан эвгүүцээд дооёо ах залахаар явсан. Зэсэм ихээс үрхий галсан руу харснаа. Дэм байж. За аав нь ч аж охин аваад гэрдээ харъя гэлээ. Галсан ч үг дуугарсангүй. Харин хажууд хадам аавынхаа тийм их айдастай царайг анхудаа харж байгаа нь энэ. Зэсэм өвгөн аж охин хөдлөөд яваад өглөө. Үдээс хойш болоход хашааны урд машин ирж зогсох сонсогдов. Дооёо аавыгаа болон нэгэн 15 та болов уу гэмээр охинтой цог хөдлөлтсөөр хашааны гаалгаар орж ирж буй харагдав. Галсан урдаас нь тосон авбал дооёогийн аав гих жамбал зайран хэсэг зогсон эргэн тойрнон ажигласнаа өгдөөгүй гэрийн зүг алхав. Гэрт орон цай ун хэсэг саатаад жамбал боогийн өмсөглөн өмсөд галсанд хандан ийн хэлв. Хэлэ догшин зүйлтэй учирч байгаа юм шиг байна. Дооёо минь ч өрдөх бололт. Бэй минь янз бүр болвол эмнэлэг эмч дуудаад яах вэ? ертөнцийн жам гэж бас би. За хүүхдүүд минь эдээ будаа бүх юм хаазаас. Дооёо миний хүү гэрдээ хар. Энд чиний хэрэг байхгүй. Дооёо аавынхаа хажуунаас холдохгүй байхыг хүсвч үйл хийж буй хүний хүслийг даган гэрийн зүг явав. Тэрээр явахтан галсанд хандан эвгүйтгэл эмнэлэг дуудах юм шүү миний дөө гэж хэлв. Галсан ч толгойд өгөв. Удалгүй жамбал хэнгэргийн хөлсөн урстал дэлтлээ. Гэнэт доош унан хэсэг байж байгаад учир нь мэддэхгүй хэлээр яриав. Охин аяг сүйтэй цай идэ будаагаар дайлаад хажууд нь суулаа. Заримтан их л ууртай байгаа бололтой саргад аягалахад хүртсэнгүй. Тэрээр бас их л сонин хоолоогоор юм ярьж эхэлв.
Хажууд нь суух охин галсанд хандан Таны буруу байхгүй. Их хараалтай дагуурс байсан юм байна. Тэгтээ энд байхгүй өөр газар байгаа. Эндээс л хайгаад байгаа юм байна. Их л том эрдэнэс байна. Тэрнээс танаа аав багахан хэсгийг хүртчихсэн юм байна. Аав их чинь асуугаад байна. гэлээ. Галсан ээрж мууран аав сая гэртээ харьсан би дуудчих уу? Зайрантан их л ууртаа амандаа бовдонстан овоо тайвширсан бололтой. Сархаднаас хэд хүртээд дахин хажуу үзэг охинд юм яриад байгаа бололтой. Чихэнд нь үгэн хэлэв. Өнөөх охин ихэд цочирдсан галсан руу хараад Аха. Дээдс маань ингэж айлтав. Энд нэг их алт байжээ. Нэг эрэгтэй хүн, нэг охин хоёр аваад явчихсан юм байна. Тэр алт бол аимшигтай хараа шингэсэн хүний аим авч явж санаа намрах гэдгин. Тэгтээ танаахтай хамаагүй. Харин танаахтай хамаатуулаад энд бүгсэн айхтар хоёр чөтгөр байна гэж байна. Одоо ч гэрийн гадна гүүгээд байна гин. Та юу ч болж байсан бүү гараарай гэж байна. Гэснэн ихэл гониглангуй. Дээдс маань тэднийг дуудаж асууна гэв. Галсан юу болж байгааг үл мэдгэл мэдэн толгой дохин додроо зайлбарч суув. Удалгүй зайрантан босон хингэргэн цохиж байснаа дахин доошсон амандан бовдонлаа. Хажууд сухохон юу ч хэлсэнгүй. Нилээд суусны эцэст гаранхуу болох үед тооноор нэгэн хар муур гэрт нь ороод ирэв. Галсан твдэн босов. Хажууд ч орон дээр өсрэн гарлаа. Охин тэдэнд хандан тайван байцгаа та нар айх хэрэггүй. Айх юм бол бидэнд том гай нүрлэн шүү. Үнэхээр ууралсан бололтой хэлв. Галсан дороонсон өнөөх муурыг ажиглан харав. Зайран муурны зүг харан нойлмон гарт байх дашуураараа ороолгов. Өнөөх муур аимшигтай жарлан зайрантны өмнөөс дайрав. Зайрантангийн хүзүүрүү дайраад байгаа харагдлаа. Тэрээр мууртаа тэмцэлтэн хэдэн минут болов. Хамгийн хачирхалтай нь хар муур ганцаар орж ирсэн мөрдлөн эргээд гарахтан хоёулаа болон тооноор зүгтав. Зайрантан газар унан хэвдэхэд охин тэврэн сэрэхийг хийв. Галсан очиж туслах гэсэн ч охин үл зэвшгэрв. Зайрантан хэсэг сандрагснаа өндийгөөд 50 охинд үг хэлв. Охин сонсож дуусаад галсанд хандан энэ та хэдийг хорлно. Та нар бушуухан тэр хүү охин хоёрыг энд нь авчир. Өөрсдөө учраа олог. Харин нэг цагирган юм харагдаад байна. Танаа гэрт байна. Тэрийг нь олоод байшиндаа шидчих. Уул нь энэ байшин барьсан газар чинь талиг жүгний гэр байсан газар юм байна. Танаа хашаа авахтаа нүүлгэжтэй. Алтны хараал хизээ мөнх үлддэг би дийлэхгүй. Намайг дахиж ирвэл миний энэ ертөнцид буух тавилан дуусна. Ам эрсэд нь би явлаа гэлээ. Гэв. Галсан үг нь шүтлэггүй хүн ч гэлээ өнөөх муур орж ирсэн нь бүр ер бүсийн санагдан эдгэхийн дээдэр итгэв. Зайрантан хингэргэн дэлдэхийн өмнө охинд бас үг шивнэв. Охин хэсэг бодол хийсэн аха танаа аав их юм мэднэ гэж байна шүү. Гэлээ. Зайрантан хингэргэн дэлдээд хэсэг байж угаад онов. Харин сэрэгтэн жамблын хоолой сонсогдсон. Юуц чүдэ өршөөдөөс минь. Намайг энд авчирсан тууралсан бололт. Архан үлдээгээд явчихж. Одоо доёгдод миний бие нэг л биш байна. Гэлээ. Галсан доёгийн гөөхөрн очин доотав. Доёо жирж аавыган аван гэрийн зүг явлаа. Түшээ охин ихэд зэмлэнгүй галсан руу харан та нар чинь ямар газар авчирч хөвтэй. Энд маш муу хараа шингэсэн байна. Хүн амны хэрэгч болж зарим зүйлийг дээдэс хэлж болохгүй гэсэн. Ямар ч байсан жамбал зарим чадах бүхнийг хийж тэмцсэнийг битгий мартаарай. Гэлээ. Галсан юу ч дугурлгүй зогсон. Охин гарахтан галсангийн жихэндээ тэр цагирэг гээд байгаа зүйл чинь эхнэрт чинь байдгийн байна. Тэр хоёр илүү догшин болсон. Хоёр хүн алдандаа хорогдож альдан болсон байна. Эннээс илүү танд би хэлж болохгүй. Тэд одоо ч биднийг сонсож байгаа. Та өнөөдрөөс илүү их цочирдон зүйл харах байх шүү. Гол нь бүү ээ.
тэрхүү охин хоёр гэдэг хүмүүсийг олоод авчирч хвала энэ дарагдаж мэднэ гэж хэлээд охин хаалгаар гарan яваад өгөв. Галсан ихэд гайхавч саяны болсон явдал түүнд зүүд шиг л санагдав. Хажид их айсан тул орноосоо босохгүй жижирч байлаа. Галсан хажууд нь сун хэдий бас имэж угааж тайвнаар миний хэр битгий хай. Би чинийхээ хажууд байна шүү дээ. Алионашир. Ингээд тэврэн хэвтэв. Хажид юу ч дууралгүй хэвдсээр галсан ч хэвдсээр. Гэрэл асаалттай. Унтацгаав. Шүн дүнд болжээ. Галсангийн ардаас хүн татаад ох шиг санагдлаа. Галсан нүдэн дурамчхан нэн харвал жандсан хүүхэн инээмсэглэн миний хүү ахынхаа юмэг өгч гэгэн сонсогдов. Галсан хашгирах гээд дуун гарахгүй ч жандсан хөгшний ард цусандаа будагдсан өндөр хүүхэн тажигн тэл инээхэн сонсогдлоо. Галсан хашгирсаар ухаан нь балардан юу хийж байгаагаа жис мэдэн нэг мэдхэд байшин дотор орчихсон байв. Өглөө болоход хажид сэрэн галсан хайсаар байшин дотроос олсон ба Дооёгийн гадаа төргөний машин ирсэн байгааг харав. Хажид галсан сэрэвэл тэрээр учир зүггүй айсан хүн хашгирж гарав. Хажид би байна. Би л байна шүү дээ. Гүчи минь яагаад энд ороод ирчихсэн хондч идэг үлээ. Гэсээр ойртон тэврэх гэтэл галсан хашгирсаар Тэнд байна. Над руу хараад инээгээд байна. Гэсээр босон байшингаас гарan урагшаагүй. Хажид жардаас нь гүүх хэдийч гүйцсэнгүй. Галсан урд хаалгараа гарan оджээ. Яг энэ үед хажидын хажуугаар нэгэн муур галсангийн зүг гүйчихв. Хажид цочин энэ чинь юу идэх вүлээ? Сая байшинд ороход муур ир харагдаагүй те. Ингэж бодоод ардаас нь бараадан хажид гүйсээр. Амьсгаадан арга буюу амархад өнөөх 15 настай төшөө охин хажидыг гүйцэн ирж байгаа бололтой. Хажуугаар нь гүйхтэн хурдлаар гүүгэрэ гэж хэлээд дэрэгдүр нь өнгөрөв. Хажид бараадан ардаас нь гүйсээр үнэхээр удаан гүйж чадахгүй сүүлдэн амьсгал нь давждан бөөлжин хэсэг зогсоод тэдний ардаас хурдан гэгч нь алхалж байлаа. Галсангийнхаас урагш бараг айл байхгүй тул дэрс ихтэй зэлүүд газар юмсанж. Хажид галсангийн нэрийг дуудан дэрсээр гүйсээр арай хийж барааг нь харав. Өнөөх охин галсангийн хажууд байгаа харагдлаа. Хажид чадлаар гүйн очвол галсангийн хүзүү хоолой цус болсон байх ба гар болон хүзүүг нь ураг шиг болсон байв. Хажид овлагнан бурхан минь чи минь юу болох нь вэ? Энэ юу гэж нь болоод байна вэ? Яхаар юм айхтар болгодог байна. Хин ингэж нь вэ? Ингээд хажууд суух төшөө охин руу харав. Өнөөх охин тайвнараа "Игч минь жаахан хожимдсан болсууд болох байлаа та. Би ямар хазарын ахыг гүйж байгааг харав та. Ардаас нь өнөөх гайхал ёг явж байх юм. Өчигдөр зайрантантай тэрсэлтэд хүчгүй болсон байх. Өнөөдөр харин хүч чадлан сэргижилтэй. Ингэхэд танад юу болсон юм бэ? Яахаар энэ хүн гараад ухаан жолоогүй гэдэг вүлээ?" Хажид сандарсан хоолойгоор "Мэдхгүй. Бид хоёр хамт хэвдсэн. Харин өглөөс ирэхэд галсан гэртээ байгаагүй. Би гадуур хайснаа байшинд ороход тэнд хэвдэж байсан юм. Сэрээсэн чинь л учрыг нь ойлгохдохгүй хашгираад нийгэмнээс айгаад байгаа болтой гараад гүйсэн. Түргэн тути би гэлс яваа тэрэ. Тийм яха. Ямар ч байсан сэрхийг нь хүлээ. Муур ингэж гимтээсэн гэвэл итгэх юмч цагдаа гэдгийг итгэхгүй бэрх бах." "Юу? Муур гинэ?" "Танд гэж хэлэхэд энийг хараалтай газар байна. Та нар талигч өвгөнийхөөс юунд нэгэн цагирхан зүйл авсан битээ. Тэрийг буцааж өг. Шаргал зүйл байна, алтан зүйл үү?" Ингээд хажид руу харав. Хажид чижирсэн хоолойгоор "Тийм ээ, алтан бөгж байсан юм. Одоо надад байхгүй дүүд мань байгаа. Би өвгөнийг хаяа хоолцоо тараг өрөм оруулж өгдөг байлаа. Нэг өдөр яг үүдэнд нэг зүйл хилтгэнхаар навчихсан юм. Миний буруу
Бурхан минь өршөө. Ингээд ойлоход төшөө охин түүнийг аргадан. Одоо уйлаад яхав дээ. Арга ухаанаа л болох цаг. Жамбал зайрантан биеийн жилээрхэд эмлэг авсан. Зайрантан хүртэл авч явах төглөө. Хажид нүдэн томруулан Юу нэрээ танагаада төргний дэрэг байсан штэ. Тийм ээ. Эмлэг авсан. Зайрантангийн орны толгойд нэг эмэгтэй хүн зогсож байсан гэсэн. Гэрэл асгад алга болчихсон гэж доо яах ярьсан юм. Тэр эмэгтэй хүн ер нь ямар учиртай юм болоо? Чи мэдхүү? яг энэ үед галсан сэргэв. Тэр хоёрын яриаг сонсож байсан ба одоо л эрүүл ухаантай болжээ. Тэрээр тайвнараа тэр чинь эхнэр нь тэр эмэгтэй чинь өвгөний эхнэр яг мөн сая намайг ийм болгосон хүнч тэр мөн байсан. Би харсан. Аимшигтай царайтай болчихсон. Маш их чадaltaй байсан. Та хидэд муур гэж харагдсан байх л та. Харин надад тэр дүрээрээ миний ардаас гүйж байсан. Цолтол намайг алчихсангүй. Дөө минь чамд баярлалаа. Хажид ихэд гайхавч хомсны ормыг сайдрахар бала гүнээрэж муур гэхэд биш гимээр санагдав. Галсан ч болс зодон хийж хилам дадалдаг болохоор нэгмө мууранд самардуулаад хөвцөн гэхэд хэнж эдгэхэргүй юм санж. Төшөө охин галсан гэ төшин босгоод. За явцгаах уу та. Та зүгээр үү? Толгой тарих өвдөж байгаа газар байна уу? Би зүгээрээ. Тэр надад аимшигтай зүйл шивэнсэн. Юу тэр вэ? Миний ямиг олж ирэхгүй бол охины чинь очоод алчихын шүү гэсэн. Зохиолыг бичсэн Хард Бэлгүн. Хараал. Зүрх судасны өвчтөө болон жирэмсэн эхчүүд сонсохгүй байвал зохино. Эхний бүлэг. Жандсан хөгшний нууц. 6 дугаар хэсэг. Хажид энэ үгийг сонсоод давхын цочин зүрх нь нэгэтэл зогсчихсонгүй. Төшөө охин хэсэг алгаснаа тэр юм гээд байгаа эд зүйлийг нь олж ирэхээс нааш эднэр амраахгүй. Ер нь бол танахыг л авчихсан гэж бодож хардаж өнгөрсөн хүн байж тээ. Тэр зүйл нь ч өөрөө их хараалтай эд байна. Нэрээ ч муу зүйл болно шүү. Та тэр эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг нь таних уу? Нэг тийм хүн авсан байна гэж дээдээс альцсан. Тань эдний хүү охин хоёр хэлвэз өөр хэм байх вэ? Даанч огт гэртээ ирэх юм болчихсон юм. Хүүн хүртэл ажил явдлаар нэрээд явахдаа хашааг намааг ов гэж хүртэл хэлээд би энд ирэхгүй гэд байсан юм учиртай байж л тээ. Та тэгвэл тэдний сургийг гарга. Харин эгч та тэр зүйл болоод байшинтай шидчих. Галсан хажууд руу харин юу? Гүчи чинь юу авчихсан хүн бэ? Гэж маш их уурлан харав. Хажид харин уучлаарай гэж хэлээд нулимсан унгалаа. Охин галсанд хандан одоо хоорондоо муудалцах цаг биш яах минь тайвширч үз. Гэхэд галсан доотрон гүнээрэж нэгэн тийм зүйл болж байхад бохомдох нь буруу. Гүсайхан миний муу дуу хүүхдэн алдаад ямар хэцүү байгаа билээ дээ. Охин минь үгүй болчихвол би юу бодож амьдрах вэ? Амьд яваад ч яах вэ? Мо золигнуудыг газрын гавар орсон ч би олон тоо олохдоо л олно гэж бодлоо. Горвол гэртэрв. Охин хэдий баг боловч хэрсөө хэзээний том хүн шиг төлөвшсөн ба нүдэн цаанаа л нэг юм үзэж харсан хүн шиг бусдаас өөр байв. Хажид тавхтай идэг охинд бариад цайгаач чанаагүй байдаг. Баярлалаа дөө минь. Маш их баярлалаа. Зүгээр дээ. Одоо л бүх зүйл эхлэх гэж байна. За, би өвгөн буурал дээр очие доо. Ах минь, та эмнэлгээр заавал ирээд яваарай. Гэд гарав. Хажид цайгаа чана хаятай тогоо тавив. Харин галсан хүзүү хоолонд шархалсан цусан угаагаад хувцсан сольж өмсөд гарах гэж яарлаа.
Хажид Чи ингэхэд хайчих гэж байгаа билээ. Хамаг хувцас сольж өмсөд. чи сонсоогүй юу? Охин юу гэж хэлснийг дахиж нэг өдөр хойшлуулах арга алга. Харин чи тэр авсан юм өдөр дүргэн олж үз. Би Улаанбаатар өнөөдөр орж магад. Угаасаа чи явна. Тэр хоёр золгийн хүүхдийн сургийг гаргах хүн байгаа. Хэн байдаг вүлээ? Ингээд галсан өгдөөгүй гараад явчихава. Хажид цайгаан чанаад гэрэн цэвэрлэхээр үлдэх хэдий ч охин дүүгээсэн өнөөх бөгжийг олж авах минь хэмээн дүүрүүгийн удалс өгөхөөр аймгийн холбоор явахаар шийдэв. Галсан хүзүүгийн оролдоор халахлан эмнэлэгт эхлээд яаран ирэв. Эмч Дэнсмаа галсан руу ихэд харж байснаа "Хүй, наад нүүр ам чинь яагав вэ? Дахиад зодон нүдэн хийгээ юу чи?" гэж зэмлэнгүү хэлэхэд галсан ганц ч үг дуугаралгүй. Нэгэн дасгийн үүдэнд суух дооёороо хурдан алхан очив. Дэнсмаа түүний олон шарах сорвыг боож өгсөн төдийгүй галсан анх удаа л юуж дуурахгүй ширүүн харцтай явна. Энэ дооё болсон галсан руу нэг харснаа чимээгүй хаалга руу харав. Харцаараа түүнийг жамбал зайран хүлээж угаг хэлэх шиг. Галсан хаалгыг онгойлгон тасагт орвол өнөөх охин хажууд нь сууж байв. Тэрээр галсан хараад болсон хаалгаар гарлаа. Жамбал өндийг хаятан галсан руу гараа сунган харах үед галсан ч хажууд нь очиж суун. "Ах минь, намайг өршөө. Таныг ямар гэж юм тутагчих вэ та? Би сая бас юу үзэж харсантаа ч итгэж ядчихвна." Өвгөн галсангийн гараа садхан "За хөө минь, одоо чиний гартал бүх зүйл байна да. Өвгөн би яах вэ? Насаа илээж гисэн хүн гомдолгүй. Харин дээдэс мэл надад гоморхож магад. Тэр болсон явдлыг чинь бол би дуулсан. Сая охноос сонслоо. Айхтар альбан байна да. Гүч өтгөр болон биетэй болоод амьдраад удчихж дээ. Жанцсан хөвгчний нөө зээл гарч байгаа нь энтэй. Нүгэл нүдээр ингэдэг үг би. Жанцсан өөрөн хорлогдоод одоо та нар хорлогдохол үлдэж байгаа шиг байна. Айхтар хараалыг дарна гэж бараг боломжгүй. Нэг л арга би. Тэр хөөхтүүдийг нь ол. Борууг нь хүлээлг. Тэгвэл тайвширч мэднэ. Тэр өнөө дэдлүүд маш аимшигтай хараал шингэж хийжтэй. Ах минь, би тэднийг хаанаас олдог вэ? Та үзээд юм мэдсэн бол хэлж тосуулаач. Би хэлснээс аав чинь хэлсэн нь дээр биз. Чи аавтайгаа уулзаад зүгэн олжчихно. Яг 3 хоногийн дараа ирж чадахгүй бол танад маш муу юм тохиолдно. Тэр хүчин сэлбэж байгаа. Ямар ч байсан би эзэн хүртэл аргалахыг бодноо. Яарагтун хүү минь. Энийг зүгээд яв. Өвгөн галсангийн хүзүүнд нэгэн зүйл зүүж өгөөд явуулав. Галсан эмнэлгээс гарын шууд аавын рууган явлаа. Зэсэн өвгөн гэрийнхэн гадаа тамхи татан сууж байлаа. Галсан хажууд нь ирж суугаад "Аав минь. Та тийм муу ёрын газар манайхыг буулгачихлаа гэж юу? Гэхдээ ямар зүйл болоод байгааг та мэдж байна уу?" Өвгөн үг дуугарсангүй. Тамхиа нэрэн бодол давтан суусаар. Галсан арга буюу уурлангуй. "Алив та дуурайч те. Хэлэх үг алгуу. Та мэдж байгаа үсттэй. Та чухам ер нь юуг мэдж байгаа хүн бэ? Надад бүгдийг хэлээд өгөөч те. Гуй аава. Тэр миний охиныг хорооно гэсэн аава." гэж хоолон жижирхийлэн хэлэхэд зэсэм үгэнд зожисхийн галсан руу их сүрхий харснаа. "Чи сая юу гэсэн бэ? Миний охиныг авна гинэ. Хэн тэр вэ?" "Та тэрийг мэдж байгаа байлгүй." Галсангийн нүднээс нулимс 1-2 дуслав. Зэсэм татаж буй тамхин унтраагаад "Ийм өдөр эрен чиний сонсонгүй дээ. Хаавыгаан өршөө. Миний аав нас эзэлснээс хойш олон жил өнгөрчтэй. Муу ээж минь ч бас дээш заларсан.
Энэ өнөөх гайтай өдөртөл холбоотой. Тэр жил нэг их үер болоод би жанцсан хөгшнөд очиж туслаж байсан юм. Тэр үед л би тэр хөгшний алд эд зүйлийг санамсаргүй гарч ирсэн юм. Дараа нь сураг сонсохны нэг их том алдан голдмаа ирээд олохгүй газар ухаж төвхөд байгаа гэх цуу яриа тарсан юм. Уул нь бол би биш, тэр цуу яриаг хүүхдүүд нь л тараасан юм билээ. Аава алдан хайгаад унтхаа байсан гэж. Хөгшний эхнэрийг би их цөөхөн харсандаа гэнтэл алга болчихсон. Жанцсан хөгшин залуу эхнэртэйгэн алднаас олж муудалцаж гэрийнхэн гашаагаар эхнэр нь нөгөө алдны идлийн зазааж идчихсэн гэдэг юм. Гэхдээ ер нь л их хэрүүлтэй айл байсан да. Эхнэр нь алга болоход цагдаа гайгаад олоогүй. Жанцсан хөгшин харин эхнэрээ өгөө хийж гисэн байна гэдгийг даанч би сүулт мэдлээ. Цагдаа нар хэрэг тэр үед зөв ажилласан бол магадгүй хэрэг илэрч байсан билүү хэн мэдлээ. Тэр хөөхөн юмдаа хоригдоод альдэн болсон сураг хэдэн жилийн өмнөөс манай ахмадууд ярьж ил байсан юм. Тухайн үед жанцсан амьд байсан болохоор тэр бүр яриад байх зоригтой хүн байгаагүй. Жанцсангийн муур ихнэр нь гэж сонсож байсан. Чи мэдэн дээ. Манайх ямар сүсэг бишрэл байх биш, би даанч тоогоогүй өнгөрөөсөн юм. Чамайг хажууд нь буулгадаг нь уг нь сайн санжил буулгасан юм. Хөгшин намайг харддаг, хөөгдүүд нь ч ирдэггүй шахуу шүү дээ. Та хоёрыг тус нэмэр болоод хавирханд нь байхаар нэрээ аваагүй байх гэж зөөлрөх болов гэж бодсон хэрэг. Би чи хожуу ойлголоо доо. Надад ч өвгөн харагдсан. Галсан аавынхаа яриаг анхааралтай сонссоод аава тэр хөөгдүүд нь олоод авчихсан билээ. Юу? Хөөгдүүд нь гинэ. Чи яаж мэдэв? Жамбал цаарантан хэлсэн юм. Одоо тэднийг олж ирвэл энэ бүхэн хэрхэн эргэх шийдэгдэнэ. Тэд хаана гол та мэдхүү. Таныг мэднэ гэж хэлсэн. Мэдэлгүй яах вэ? Охин нь ямарч байсан Улаанбаатарт манай нутгийн Нанжид хөгшний охинтой нэг хашаанд амьдардаг гэсэн. Ах нь харин саяхан 10 гаруй гонж байна уу да. Өвөр хангаад алдахуж яваад даруулаад өнгөрч гисэн юм гэж дуулдсан. Юу гинэ? Өнгөрч гисэн гинэ? Чи Нанжид хөгшөнтэй уулз. Чамд зургийг нь гаргаж өгнө. Галсан даруй хашааны хаалганы зүг гөөхөрэн явав. Зэсэн амандан бурхан минь гэж чимээгүй залбирав. Галсан Нанжидын дорлоо. Нанжид гих хөгшин цааиглан бариад за галсан минь наад нүүр амаа хардаа. Гү чи энэ мө эцэг их хоёрынхоо насыг нь хүндэлж болно доо. Дахиад л зодоо нүдэн хийж гисэн үү чи? Үгүй дээ ихч минь. Би танаас нэг юм асуух гэж л явна. Жанцсан хөгшний охиныг хэн гэдэг вүлээ? Одоо хаана гол? Яасан хүүхэн? Мөнхт эцэг үү? Манай охины хашаанд ирээд буужчихсан юм гэсэн багын найзууд шүү дээ. Манай охинтой. Та надад хаягийг нь өгч болох уу? Би яаралтай уулзах хэрэг байгаа юм. Гүй тэр мө ядарч яваа охиноор яах нь үдэ? Өөр химэн хань ижлийн алдаад хийцүү байгаа дээр нь саяхан ах нь өнгөрч өгсөн гэсэн. Юу? Хань ижлээ алдах гинэ. Тэр тусмаа ихч минь би дараа учрыг нь хэлээдэх үү? Нанжид гайхсан харцаар галсан харж байснаа охиныхон хотын хаягийг бичиж өгөв. Галсан хэрэг бүтсэн дотроо маш ихэд баярлан шууд хот явах унаа хайж эхэллээ. Аймгийн төв учир унаа харин ч элбэг олддог юмсанж. Зохиолыг бичсэн Хард Бэлгүн. Хараал. Зүрх судасны өвчтөө болон жирэмсэн эхчүүд сонсохгүй байвал зохино. Эхний бүлэг. Жанцсан хөгшний нууц. Тэргүүн бүлгийн төгсгөлийн 7 дугаар хэсэг. Галсан унаа хайж явсаар холбооны наах нь хажуудтай таарав.
Тэрээр нэг их сүрхийг харснаа чижин энд юу хийж яваа вэ? Би дүүдээ утсаар ирээд явж байна. Нөгөө бөгж дүүгийн догоо гинэ. Хөө тийм үү. Ашгүй дээ. Зарж урчээгүй нь яамай да. Би хот руу хурдан явах хэрэгтэй болсон. Унаа олох гэж твдэж явна. Юу? Хот явхаа ийм хурдан уу? Тэгэлгүй яхав дээ хажууд минь 3 хоногт багтааж ирэхгүй бол биднийг ямар тавилан хүлээж байгааг хэн ч таашгүй. Галсан үнэхээр сэтгэлийнхээ гүнээс хэлж байгааг хажууд даруй нүдрүү нь хараад ойлгов. Хажууд галсанг тэврэн чи минь мэдээд яваарай. Сая холбоонд ороход захиргааны машин ходорох сураг гарсан. Чи сураглаад асуучаад яваа тэр. Би хараад сайхан хоол иж бай. Гээд хажууд гэрийн зүг алхлаа. Галсан захиргаан дээр засаг даргаагаан хүлээж баахан удав. Нилээд удсны эцэст дарга бунцэг гэх нэг нь нас тогтсон ахмад настай хүн ирэв. Галсан харснаа манай зэсэм ахын хүмүүс нөө. Наад нүүр амаа яажх нь вэ? Харин тийм ээ. Хот яаралтай явах ажилтаа болоод танаа машин явна гэхээр нь л. Тэгэлгүй яах вэ? Гэртээ гараад байж бай. Бие үзүүлэх гэж яваа юм да. Ойлгомжтой. Орой ажил тараад хөдлөн шүү. Галсан толгой дөхөд гэрийн зүг яваа. Дотроо бунцэг дарга юу гэж ойлгох нь ч дүүрч. Үгүй ямар ч байсан явж байвал болох нь тэр. Гэж бодов. Гэртээ ирээд хаждын хийсэн хоолыг идээд миний хань намаа гэртэл охинтойгоо аав ээж хоёр төр байж байна. Хань нэрдгэн буцаж ирэхийг бодноо. Хажид толгойд охин нэгм хэлэх хэлснэ болов. Галсан лавлан асуусан ч үгүй. Орой болж бунцэг дарга болон нутгийн хэдэн хүмүүс УАЗ 469 машинтай гашааны хаалганы урд зогсоод чигнаалдав. Галсан хажид хоёул суугаад хаждыг аавынхаа гадаан буулгаад галсан цааш машинтай хотын зүг хөдөллөө. Тэд явсаар үүр цайх үед сая Улаанбаатар хотын барааг гарав. Өглөө болохдоо зэрэгцэн хотод орж ирлээ. Галсан хотын төвд буугаад яаравчлан хажидын том ахих руу 13 дугаар хорооллын зүг явлаа. Хажидын ахынд хөдөөнөөс ирж байж юу ч үгүй хоосон орохдоо санаан заввч үнэхээр энэ үед бодохыг ч хүссэнгүй. Хажидын ахын хаалгыг тогшвол хажидын дүү хандмаа хаалга онгойлгон. Та ирчихв. Алив орооч дээ. Эгч хэлсэн том ах хөдөө хадмих руугаа эхнэр хөхтэйг явчихсан. Би найзтайгаа байгаа. Гэлээ. Галсан ч гэрт орон аяга цай бас хонсон хоолноос цайнд хийж идэж яваад. За ах нь явах минь. Маш чухал ажилдаа яваа. Эгч чинь хэлсэн байлгүй дээ. Тийм ээ. Өнөө бөгж нь энэ байна. Ингээд жижигхэн савтай зөлөөгөө. Галсан нээж үзснээ тэгнэ тэр. Яг харахгүй нүд болоох идэв байна. Гэж бодоод амжив. Ах минь, үндэ наад бөгжигчин зүгээд би нэг хэсгэл их зовлоо. Аимшигтай зүүдлээд бас хэд хэдэн удаа сүд болох төгсөн. Манай найзын хамаатан маш сайн лам хүн байдаг юм. Тэр харин даалд 50 хүн ирж явна гэж хэлсэн. Харин таныг гэж өстө бодоогүй шүү. Гэлээ. Галсан халааснаас нанжид хөгшнөө бичсэн цаасыг үзүүлээд ахын дөө энэ хаягийг мэдхүү. Хурдан л болох хэрэгтэй байна. Энэ утсан байна штэ. Алив би залгаадах юм. Бэнүү. Сайн. Хандаа нэг эмэгтэй хүнтэй хэсэг ярилцаад баян хошуунд юм байна. Би найзыгаа дуудчих. Машинтай болохоор доочно. Гэлээ. Хандаа дахин утас зохин найзыгаа дуудаад одоо ирэх баха. Удахгүй. Аха. Ингээд юу нэг юу болсон юм бэ? Бас наад царай төсөө хардаа. Игч ингэж маажна гэж байхгүй дээ. Эсвэл игч маажчихсан юм уу? Дараа хэлээ дөө минь. Юу игч нь маажих үдээ. Яалаа гэж. Удалгүй хаалга тогшин нэгэн хархүү зогсож байв. Хандааг тэрэн үнсэхэд галсан гайхсан үдээр гарснаа ямар учиртай залуу болохыг ойлгов.
Хандаа. Энэ миний найз залуу Дондог гэдэг юм. Миний хүргэн ах галсан. Ингээд танилцууллаа. Галсан дүндээ тэрний дондогч байна уу, догсомч байна уу хамаагүй бөгөөд додрон зөвхөн жанцсан хөгшний охин тойл уулзахыг яарч байлаа. Ингээд хандаа дондог галсан гурвуул болоод баян хошууны зүг яаран довтлогов. Галсан яарч буугаан дондогт учралсан учир үнэхээр нээсэх адлил хурдалсаар давхиад ирлээ. Энэ нь галсанд үнэхээр сэтгэгдэл төрүүлж дондгийг магтан чийж өстө 90 хуух байна да. За баярлалаа ахын дөө. Гэхэд дондог инээмсэглэн зогсон. Галсан хандаагийн зааж өгсөн хашааны хаалгыг тогшов. Гүяг хүлээж байсан юм шиг удалгүй нанжид хөгшний охин гоо цэцэг хаалга онгойлголоо. Галсан хар утаан сайн байна уу? Сайн явж ирсэн үү? Аж хүчи ярив. Ээж өчтөр өдөр ярьсан юм. Мөнх цэцэг өчрөн ойлгохдохгүй юм яриад галзуу хүн шиг байх боллоо. Ах нь өнгөрснөөс хойш нэг л өр болчихлоо. Би бүр яахаа мэдэхгүй 3 хонлоо. Сайн байна уу? Хаана байна? Би аваад явна. Юу хизээ тэрвэ? Яг одоо. Галсан шийдэмгэ хэлв. Нанжид хөгшин зэсэмдэр очин өчр явдлыг лавлсан байжээ. Гоо цэцэг ээжээсэн багсах юм сонссон учир юу ч дуурсангүй. Галсан мөнх цэцгийн дорвол сэгсийсэн хүн аймаар юм сууж байхан тэр. Галсан харан учиргүй хуйлан минийхээ нэр чихүү ингээд тэрвэрнэ. Галсан гайхан гоо цэцэг рүү харвала. Эрэхтэй хүн харахаар л манай нөхөр гээд байгаа юм. Хөөх юм. Ямар сайн байх вэ? Бид хурд явах хэрэгтэй. Манай руу явдаг автобус зогсох нь бушуухан амжих минь. Би ямар ч байсан аргалаад мөнх цэцгийг аваад явчих байх. Харин хүүхдийг нь гоо цэцэг эргэлзэлгүйгээр хүүхд манад байж үгүй. Надтай ижил тасал яах ч вэ? За тэгвэл хөдөлцгөөе. Чи орж хоолонд зүгээрээ замдаа идчихнэ. Их яарч явна. Мөнх цэцэг галсанд наалдан инээмсэглэж миний хань гээд их л сүрхий дод нь яваа. Даанч ухаан санаан самуурсан элд билээ. Дондог баян хошуунаас гараад аха та их сандарч твдэж яваа бол та. Би ахыхаа том тэргийг гуйчих юм. Тэгвэл танах руу арай хурдан очино. Гэхдээ та зөвшөөрөл шүү дээ. Юу гэнэ бич дуртаал байна л да. Тэгвэл амар л байна. Харин хандаа урд суудлаас та хоёр өөрсдөө л мэд. Би таанч маргааш ажилтай. Намайг төв зам дагуу буулгаад ажиллаа бодцгоо. Дондог хандааг буулгаад агаасан джип машиныг нь аваад галсангийн нутгийн цог мөнх цэцэгтэй гурвал давхив. Амихандаа л эрт гарсан бас залуу хүний зориг галсангийн хурдан очих хүсэл нийлээд зам саадаггүй машин ч хурдлан давхих нь. Дондог үндэл машинаар давхихыг ёстой удахаар нь үзүүлдэг залуу юмсан ч. Галсан хэдий яаравч хаяа бас аяар гэм одоо ойрхондоо гэх мэтээр дондгийн хурдыг сааруулах маягтай үг хэлнэ. Шөнө болохдоо зэрэгцсэн аймгийн төвийн гэрэл харагдлаа. Галсангийн дотор саяныг хууж ирч харин мөнх цэцэг гинэд хашгиран чи биш вэ? Чи миний нөхөр биш вэ? Гэхэд галсан аргаа баран гуйж аргадсаар арай чамаа гэрийнхэн гадаа ирэв. Гэрэл нь асаалттай байлаа. Галсан гэх юм байдаг үлээ. Хажид гойн аавынд байгаа да. Гүцэн ямар тач мөнх цэцэг дээрс юм чинь гэж бодол хийснэн Дондог ахын дөө машинда байж вэ. Юу ч болж байсан гэрд буу орж ирээрээ. Ингээд мөнх цэцгийг дагуулan гэрийн зүг явв. Гэрд орхосон өмнө өнөөх бүгжин байшин рууган шидчихлээ. Тэгээд гэрд орвол хойморт нь жамбал зайран суужчихсан. Мөн зэсэм төшөөхөн хандонор хүлээж байхан тэр. Мөнх цэцэг орж ирэхэд жамбал зайран бөөлж хэнгэргэн дэлдэж гарав. Галсан энэ гинтийн явдал цочирдсан ч гол ажлаа умардсангүй. Мөнх цэцэг үүдээ гарах гэж тэмцэлсэн ч галсан хориглож дөнгөв. Жамбал газар дунахад тооноор 2 муур ороод ирэх шиг болжээ.
Гэрт байгаа бүх хүн зож өсгөв. Мөнх цэцэг өвдгөө нуглан суулаа. Нүдэрэмхийн зур жанцсан хөгшин мөн өндөр турунхай гойлог бүсгүй мөнх цэцгийн хажууд сууж байв. Галзсан бурхан минь энэ чинь юу вэ? Гээд босох гэхэд зэсэм гараас нь татан суулгав. Мөнх цэцэг саяхан л галзуу солиотой байснаа цоо ирүүл болон Аав минь намайг өршөө. Би тэр гултмагч нь авчихсан юм. Дэрнээс болж хань ижлээ алдлаа. Үнэхээр аимшигтай хэдэн жилийг туулсан. Тэгэд танаас хайгаад ирж чадсангүй. Хөршөө аав минь. Гэж хэнгэнтэл уйлав. Гойлог өндөр бүсгүй мөнх цэцгийг аргадан Миний охин битгий уйл. Аав ээж хоёр нь төлөөсийг нь төлөх болно. Яаж тэрвэ? Төлж хийзэж чадахгүй. Миний охин мэдэх шаардлагагүй. Одооноос сайхан амьдраарай. Миний сэтгэл амарлаа. Чамайгаа хараад миний сэтгэл амарлаа охин минь. Охин минь дээ. Жанцсан өвгөн хөрж өгнөөр өвгөн хоолоогоор охин минь байж. Миний явах цаг болж. Ах чинь өөдөнд иржихэд хүлээгээд байна. Миний охин санаа бүү зовоорой гэж хэлээд зэсэм өвгөн рүү нулимстай нүдээр хараад тоолгой нь бүхих шиг болоод замхран алга болов. Өглөө болоход галсангийн урд хаалганы урд хоёр мөр өгсөн байсан ба нэг нь хар нөгөө нь саарламуур байжээ. Жамбал зайран галсан гэрж яваа гэж зөнгөөрөө мэдэрч байсан гэдэг. Мөнх цэцэг эрүүл сарвал болон галсанд хязгааргүйг талархсан гэдэг юм. Харин дондог хандмаатайгаан гэрбэл болцоojээ. Галсангийнх өнөөх байшиндан орон өнөр өдхөн аж төрж байгаа болоо юм. Алдан шингэсэн хараалаас болж өвгөн эхнэрэн алж, дараа нь эхнэр нь өвгөнд шүглж, адаг сүлд нь хүүн үхэж, охин нь ханиан алдаж, голомтоор нь сүрэх шахсан нь энэ бүлэг. Дэргүн бүлэг төгсөв. Зохиолыг бичсэн Хард Бэлгүн, дуу оруулсан Б Оргилволд. Эсаудын бэлтгэн гаргасан контентыг хүлээн авч үзлээ. Хэрв та дараагийн шин сонирхолтой бичлэгүүдийг цагааллгүй үзмээр байвал манай сувгийг subscribe дарж хажууд нь байрлах хонхон дээр дарахаа битгий мартаарай. Удахгүй дараагийн бичлэгээр уулзцгаая.